Италийн жижиг тасгоноос дэлхийн шоколадын тэргүүлэгч болж Ferrero өөрийн чадвараар тоолж баршгүй хүмүүсийн эхний сонголт болсон. 2023 онд Ferrero-гийн орлого 17 тэрбум евро төрсөн. Дэлхийн чихрийн зах зээлд эхний 3 цогцортой байрцалдаг. Тэгвэл энэ амжилт хэрхэн бий болсон бэ? Энэ гайхамшигт түүх 1946 оноос эхэлдэг. Pietro Ferrero Италийн Альба хотод нэгэн жижиг дэлгүүр нээжээ. Тухайн үед дэлхийн 2 дугаар дайнд дөнгөж дуусч байсан учраас Италийн эдийн засаг хүндхэн байсан. Шоколад тасаг хэрэглээний зүйл болж тун хавар. Гэвч хүмүүсийн амтангийн хэрэгцээ буураагааг Pietro хурдан мэдэрч ойлгосон бөгөөд орон нутагт дэлбэг байдаг хошгоны самрыг баг зэрэг какаотой хослуулж Шэн Душот гэх нэртэй шоколадын төрхлөг бүтээсэн. Энэ нь нутаглагийн анхны хувилбар бөгөөд тухайн үеийн зах зээлийн нутаглагийн нөхцөл зогсохгүй Ferrero-гийн ирээдүйн хөгжлийн суурийг тавьсан. Харамсалтай нь Ferrero компанийн үйл ажиллагааг эхлүүлсний дараахан зүрхний өвчнөр нас барсан. Гэвч түүний хүү Микель Ferrero эцгийнхээ ажлыг өвлөн аван Итали болон дэлхийн зах зээлд Ferrero-гийн нэрийг түгээсэн. Тэрээр Ferrero-гийн од бүтээгдэхүүнийг танилцуулсан нь Nutella байв. Хошгоны какаоны оронд хэрглэж энэ бүтээгдэхүүн амттай бөгөөд хямдхан болгосон. Бодолгүй Италиг дамжин Европ даяар тархаж эцэстээ дэлхийн зах зээлд нэвтэрсэн. Nutella амжилттай болсны дараа Микель зогсоогүй. Харин ч олон шинэ брендийг гаргасаар байв. 1968 онд Kinder шоколадныг Германд гаргасан. Бодолгүй Итали болон Европын бусад багц зээлд нэвтэрсэн. Kinder-ийн амжилт зөвхөн бүтээгдэхүүнээс хамаараагүй. Харин түүний өрмөц брендийн үзэл баримтлалаас болсон. Ад жаргал ба гинтийн бэлэг. Жишээлбэл Kinder Surprise. Шоколад болон тоглоомыг хослуулсан нь дэлхийн хөгжлийн зах зээлд хамгийн борлуулалттай болсон. Ferrero өөр нэгэн чухал брэнд бол Ferrero Rocher. 1982 онд мөн гаргасан бөгөөд энэ нь хушган бөмбөлгөн шоколад. Олон давхраг тансаг амттай. Алтлаг савлгаан тансаг харагдах байдлыг бий болгосон. Баярын бэлэг болон өндөр зэрэглэлийн арга хэмжээнд хамгийн тохиромжтой. Аз руу ороход Ferrero Rocher-ийн Аз хэлбэр нь Jinja шоколад нэртэйгээр гарсан бөгөөд зах зээл зориулагдсан алтан тугаалган бүрээстэй хийсэн. Хүмүүсийн тансаг гялцал дуртай зүйлийг харгалзан шинэ жил баяраар бэлэглэх шоколадны номер 1 брэнд болсон. Тэгвэл Ferrero эрхэм дэлхийд гарав. Үүний эрэхтэй 1950-аад оны сүүлчээс Микель Ferrero олон улсын төлөлтийг эхлүүлсэн. Герман, Франц, Бельги үйлдвэрийн бааз байгуулж 1970-аад онд хойд Америкийн зах зээлд нэвтэрсэн. Ferrero Rocher-ийн амжилттай мөн Nutella зэрэг брэндүүдийн Америкийн зах зээлд гаргасан. Ferrero-гийн дэлхийн дахины худалдан авалтын стратеги бизнесийн төлөлтийнх нь гол түлхүүр болсон. 2015 онд Alton Group-ийн худалдан авсан Nutella-гийн давуу тал болсон хошгоны хангамжийг бэхжүүлсэн. Мөн Британий алдар шоколадны Thorntons брэндийг худалдаж авсан. Ингэснээр Их Британд нөлөөлөл улам тэлсэн. 2019 онд Ferrero 1.3 тэрбум ам доллараар алдартай жигмнгийн брэнд Keebler-ийг худалдан авсан. Мөн Famous Amos, Murray зэрэг Америкийн нэр хүндтэй брэндүүдийг ч хамт авсан. Энэ нь Ferrero-гийн Америкийн зах зээлд гүнзгийрэн нэвтэрсний илрэл болсон. Үүний дараа Ferrero цөөнгөө худалдан авалт хийсэн. Ингэснээр зөвхөн шоколадын зах зээл тэргүүлээ зогсохгүй бүтээгдэхүүний бүрэн сүлжээг бүртгүүлсэн. Дэлхийн дахины стратегиас гадна Ferrero мөн шинжилэл ба бүтээгдэхүүний олон төрөлд анхаарсан. Доктортой хөгжлөн нийгмийн сайн сайхандаж мөн анхаардаг. Ferrero олон төрлийн бүтээгдэхүүн танилцуулсан. Жишээлбэл өрмөц Tic Tac авсаархан хийц шинэлэг амттайгаар дэлхийн хэмжээнд борлуулалт сайтай бүтээгдэхүүн. Ferrero мөн Wells Enterprise компаниг худалдан авч өгүүлцний зах зээлд орсон. Доктортой хөгжлийн чиглэлд хүлэмжийн ялгаруулалтыг бууруулахад анхаардаг. Сабогло бодол дахин ашиглалтыг нэмэгдүүлдэг. Түүхэн эдийн худалдан авалтыг байгальд ээлтэй стандартын дагуу байдаг. Ferrero нийгмийн сайхны ажилд идэвхтэй оролцдог. Эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлдэг. Жишээ нь тэдний хэрэгжүүлдэг Kinder Joy of Moving төсөл спортын үйл ажиллагаар дамжуулан хүүхдийн бие биедар сэтгэл зүйн эрүүл хөгжлийг дэмждэг. Италийн нэгэн жижиг тосгоноос дэлхийн шоколад чихрийн тэргүүлэгчийн үйлдвэрлэгч хүртэл Ferrero-гийн амжилттай ард шинжилэл болон олон улсын стратеги мөн урьдчилан хараатай худалдан авалтын бодлого бий. Энэ Итали чихрийн авраг компани домог арайш тусаагүй байна. Таны хувьд Ferrero хэрхэн үнэлдэг вэ? Сэтгэгдлээ доор хэсэгт бичээрэй.